НТВ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар Орос улбооны улсын Украины хотуудад ялангуяа Киев хотод үзүүлсэн агаарын цохилтын талаар мөн Европын холбооны зах зээлд улам бүр хүчээ авч буй Хятадын цахилгаан автомашины тэлэлтийн тухай, Америкийн нэгдсэн улсын хууль тогтоогчдын зүгээс улам бүр эсэргүүцэж буй Трампын тусгай сангийн санаачлагын тухай танилцуулах болно. Ингээд ихний мэдээнд байгаарё. Өчигдөр Орос улбооны улсын зүгээс Украины Киев хотод агаарын цохилтоо улам эрчимжүүлж эхэллээ. Энэ цэрэг дайны стратегийн хувьд хамгийн сайн хамгаалалт бол довтлогоо гэсэн ухагтууныг нотлох мэт үйл явдал болж байна. 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Орос улбооны улсын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев болон бусад томоохон хотуудад пуужингийн цуврал цохилт өгөв. Үүний улмаас хамгийн багадаа 18 хүн хүрэгдэж, олон 10 хүн шархсан талаар Reuters агентлаг мэдээллээ. Киев хотын эрчим хүчний гол зангилаануудыг онцлсон хадгалагад одон чиглэлээс зэрэг өдөртүүлсэн шахи дронууд, мөн дуунаас урдан кинжа дадавчд пуужингуудыг наривчилсан төлөвлөгөөтэйгээр ашигласан байна. Хадлагын үеэр Киевийн тэнгэрт өтгөн утаа суунаглаж, Патриот тэргүүтээ агаарын довтлогоноос хамгаалах системүүд хэдэн цагийн турш тасралтгүй ажиллажээ. Энэхүү дайралтын зорилгыг геополитикийн болон цэргийн түвшинд авч үзвэл Москва нь Украины армийн сөрөг довтлогоонд зориулан нөөцлсөн логистик хангамжийн сувгуудыг устгах стратеги баримталж байна. Түүнчлэн барууны орнуудаас нийлүүлсэн зэвсэг хэрэглэлийн нууц агуулгууд болон удахгүй хүлээн авах F-16 сөнөөгч онгоцны баазуудыг өрчлөн устгах давхар зорилго агуулжээ гэж хэлж болно. Оросын өөрийн хил бүс нутгуудад ялангуяа Белгород орчимд ирж буй аюулгүй байдлын эрсдлийг бууруулж хилийн дагуу аюулгүй бүс буюу буфер бүс үүсгэхийн тулд ийм алхам хийх зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлаж байна. Харин Украины засгийн газар үүнийг энгийн иргэдийн сэтгэл зүйг мохоох, дайны ядаргааг туйлд нь хүргэж эрчим хүчний системийг бүрэн сааруулах замаар нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэх гэсэн Орос улбооны улсын ордлого хэмээн буруушаасан. Тиймээс Киев агаарын хамгаалтын пуужингийн нөөцөө яаралтай нөхөх, цаашлаад Оросын газар нутагтах цэргийн байгууламжуудад барууны зэвсгээр цохилт өгөх хориг цуцлагыг Вашингтоноос шаргуу шаардсаар байна. Энэхүү мөрөгдөн улам ширүүсэж байгаа нь хоёр тал ирээдүйд хилцээрийн ширээний ард суухаас өмнө газар нутгийн болон цэргийн давуу талыг өөрсдөө баталгаажуулах гэсэн уралдаан бодж хувирлаа гэж ойлгож байна. Хоёр орны дайны стратегийн тооцоол хэдий иймч энгийн иргэдийн хувьд хүндхэн өдрүүд өнгөрч байна. Зөвхөн өнгөрсөн шөнө гэхэд Киевийн метроны буудлуудад 50,000 гаруй хүн унтлагын хувцастайгаа нялх хүүхдүүдэд тэрвэрэн хоргоцсон байдалтай хонсон. Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 гаруй хувь устгагдсан тул нийслэл хот нь ердөө 4 цаг цахилгаантай. Эмнэлгүүд зөвхөн дизель үүсгүүрээр ажиллаж байна.